Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Таны үнцэн нэвтрүүлгийн шин дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. Хөтлөгч Уянгаа настай хамт гэр бүл хүүхдийн хүмүүжил ёс суртахууны заа харгаж зүйч хамтран хөтлөгч Жагаа. За Жагаагаасаа нэг ийм асуулт асуумаар байна. Гэр бүлийн харилцаан дотор эхнэр нөхрийн харилцаа эсвэл эцэг эхээс хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа гэр бүлийн харилцаан дотор тэдгээр зүйлүүдийг ингээд эрэм дараалуулаад тавих юм бол аль нь нэгдүгээрт байж алигаа чухалчлах ёстой вэ? Хамгийн нэгдүгээрт яг үндсэн суурь нь болохоор эхнэр нөхрийн харилцаа байгаа. Нэгдүгээрт. Тэгэхээр эхнэр нөхрийн харилцаа байжээж тэрэн дээр суйрлагдаж үр хүүхдүүдтэйгээ харилцаа тэрэн дээр суйрлагдаж яадаг. Тэгэхээр эхлээл эхнэр нөхөр хоёр маань биеинтэйгээ танилцаад биендээ айгүйх ингээд цаг өнгөрөөгөөд хамтаа байж идэг штэ тийм ээ амьдраад тэгээд биендээ гэдэг биендээ чухалчилдаг тийм үеийн байж байгаа. Гэтэл хүүхд гараад ирэнгүүт ялангуяа эмэгтэй хүн ээж болоод ирэнгүүт хүүхдүүдээ бүх ингээд зүрх сэтгэл нь хүүхдүүдээ явдаг. Тэгээд тэрийг бол чийж ойлгож байгаа би ч ойлгож байгаа тийм нэрийн нэг хэсэг учраас яг хүүхдүүдийн төлөө бид нэр явдаг. Хамгийн гол нь тэрэн дээр бид нар өдөрт 24 цаг байлаа гэхэд 24 цагийн 8 цагийн ч юм уу тийм ээ бид нар хүүхдүүдэд цаг гарууллаа гэж бодоход яг хүүхдүүдэд унтуулсныхаа дараа эхнэр нөхөр хоёр бие биендээ ингээд цаг гаргах тийм цаг аягүй чухал байдаг. Тэгээ тэр цаг болохоор яадаг вэ? Ялангуяа хүүхдүүдэд нялх байгаа үед бага байгаа үед эхнэр нөхөр хоёр болохоор өөрөөсөө тэр харилцааг бид нар тордож халамжлах хэрэгтэй тийм ээ. Жишээ ярих юм бол яг гэхээр яг моттой зөвлөх юм бол би модыг бид нэр усаж ургуулж тордож халамжилдагтай адилхан бидний гэр бүлийн тэр харилцаа маань бид нарыг ямар нэгэн байдлаар тордож халамжлахгүй бол тэр харилцаа маань ямар нэгэн байдлаар зогсож идэг. Тэрийг халамжлахын тулд тэрийг бинийгээ улам илүү хайртай бинийгээ улам илүү биений гэсэн сэтгэлтэй болгохын тулд бид нар ямар нэгэн байдлаар өдөр тодорхой хугацаагаар 10 минут 20 минут 30 минут хамтдаа кино үзэх хэрэгтэй ч юм уу эсвэл хүүхд чинь унтаагүй байлаа гэхэд хүүхдүүдийнхээ хажууд хоёулаа сууж агаад бинтэйгээ цаг гаргадаг. Тэр цагийг болохоор хүүхдүүд чинь хараад ээж аав хоёр бинтэйгээ харилцаж бинтэйгээ айгүй хайртай байд юм байна гэдгийг илэрхийлж байгаа харуулж байгаа тийм цаг. Тэгэж ээж аваагаа харсан хүүхдийн хүүхэд шөндөө маш амар тайван унтчихэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэр зүйлийг харангуйтаа тэр хүүхэд маань манай ээж аваа биендээ хайртай бас биендээ итгэлцдэг биенийг гэдэм байх шүү гэсэн тийм амар тайван байдлыг тийм аюулгүй байдлыг хүүхэд гэсэндээ амар тайван байдаг. Ягаад гэхээр гэр бүл нь ээж аав нь асуудалтай хүүхдийн амьдрал болохоор айгүй хүнд хэцүү байн сэтгэлээр стресст орцсон дандаа уурлаж бухимдаж тэгж явж байдаг. Гэтэл ээж аав нь харилцаа холбоо нь эрүүл тайван амар аж аргалтай хүүхдүүд бол санаа зовх юм байхгүй. Харин ч хүүхдчийг аж аргалтай эрүүл нээлттэй хөөрж хараад манай ээж аав биендээ хайртай шүү гэсэн тэр зүйл оюун санаанд нь байж идэг байна. Тэгэхээр эхнэр нөхөр хоёрын хоорондынхоо харилцааг чухалчлахгүй байхаас үүддэг муу үр дагаврууд гэх юм бол тэгэл ойлгомжтой шүү дээ. Тэ? Жишээлбэл бол чи сая дурдлаа хүүхдүүд нь ууртай, бухимдалтай ямар нэгэн байдлаас айсан, эмээсэн ч юм уу тийм. Бас нөгөөдөгөр магадгүй хүүхдийнхаа өөрийгөө үнэлэх үн цэндээч байдаг юм уу? Өөртөө итгэл тэр бүх зүйлд айгүйх нөлөөлдөг бах тийм ээ. Өсвөр насны хүүхдүүдтэй гэр бүлийн хоёр дээр бол бүр илүү байж магадгүй гэж бодож байна. Тий, яг үнэ. Жишээлбэл би ингээд ажилладаг юм л да. Би олон янзын өсвөр насны хүүхдүүдтэй хамт ажиллаж байна. Тэр хугацаанд болохоор ээж аав нь асуудалтай, ээж аав нь хоорондоо маргалддаг, хэрэлддэг тийм хүүхдүүдийн амьдрал тэдний сэтгэл зүй сургуультай явж байгаа идэх байдал болохоор айгүй сул чанар айгүй муу байдаг. Ягаад гэхээр дотроо болохоор манай ээж хоёр надаас суулаас салчлаач гэсэн тийм нэг өөрийгөө буруутгасан тийм ингээд үзэлтэй болцсон байж идэг. Тэгээд тэрнээс болоод ямар нэгэн байдлаар тэр
одоо ээж аваасаа авах хайраа өөр аргаар болохоор илэрхийлж идэг. Одоо муухай ажиллах ч юм уу те, муухай загнах ч юм уу, эсвэл одоо бас хүүхдээ уурлах ч юм уу, уцаарлах ч юм уу, тиймэрхүү байдалтай. Хамгийн гол нь болохоор ээж аав хоёр маань бие биентэйгээ ингээд хамт байгаад бие бинийгээ дотн ингээд хүүхдүүдтэйгээ хажууд байнга ингэж уурлаж уцаарлахаа харуулахаас илүүгээр те хамтдаа ингээд нөхөрлөж, хамтдаа цай ууж байгаа, хамтдаа кофе ууж байгаа, хамтдаа хоол идж байгаа гэдгийг ингэж харуулах юм бол тэр нь ямар ч зүйлээс, ямар ч бэлгнээс илүү маш мундаг том бэлэг шүү. Тэгээ тэрийг нэг бүр нялх хүүхдүүд хүртэл мэдэрч яадаг. Хүн инээхий хурдан мэдрэх, хинтээ найзлах уу, хинтээ найзлахгүй, энэ хүн сайн хүн байна уу гэд хинт итгэхөө гэд хүртэл бүр нялх байгаа мөрхөж байгаа үеэсээ хүртэл мэдчихэж байгаа байхгүй юу. Тэд нар ингээд биднээс юм асуудгүй мөртлөө нүдэрээ бүх юмыг харж яадаг. Яг үнэ. Little eyes are watching you гэж. Таны эргэн тойронд байгаа жижигхэн хоёр нүдэрээ, хоёр жихээрээ юу болж яаж юм гэдэг бүгдийг харж биднийг хүртэл те уцаар ярьж яхахын хүртэл гар мараа яаж хөдлөж яхахыг харж байгаа тийм. Дараа дөөрэ. Бидний ингээд дуурайдаг байхгүй юу. Одоо ингээд нэг одоо тоглолт моголж байгааг нь харах юм бол яг биднийг дуурайгаад яг хүүхд мөхтэй ярьж байгаа нь хүртэл заримдаа бол ерөөсөө яг би яаж хүнтэй яаж харьцдаг уу, яг би нөхөртэйгээ харьцсан тэр болгоныг бүгдийг дуурайж байгаа байхгүй. Хоорондоо хэрвээ ялангуяа эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй байх юм бол тэдний хоорондын харьцах харьцаа яг эхнэр нөхөр хоёр хоорондоо харьцаж байгаа харьцааг бол бүр ингээд бүр хуулцсан юм шиг тийм ээ. Тийм ингээд адилхан байж байгаа. Тийм учраас бидний хувьд эхнэр нөхөр хоёр бие бинийгээ хүндэтгэж, бие бинийгээ хайрлах, бие бинийгээ дэмжих, бие бинийгээ туслах хэрэгтэй үед нь тий урамшуулах, зоригжуулах тэгээд тэр бүх зүйлүүдийг ингээд жухалчилж хийх юм бол аяндаа хүүхдүүд чинь тэрээс хараад манай аав, манай ээжийг хайрладаг, манай ээж манай аавыг хүндэлдэг гэд яг тэрнээсээ л үлгэр жишээ аваад те манай ээж аав ийм үлгэр жишээтэй хүмүүс учраас би аав ээжгээ ийм хүмүүс болно гэд амьдралд нь тийм үлгэр жишээтэй хүмүүс болно л доо. Яг зөв. Эхнэр нөхөр хоёр энэ харилцаагаа чухалчлах, бас халамжлах, тордох эдгээр зүйлийгээ гүнзгийрүүлэхийн тулд юу нь яах ёстой? Тэгээ эхний маш энгийн нэг жишээ байдаг л да. Тэр энгийн жишээ болохоор одоо жишээлбэл та ингээд хүүхд дүнгиж ингээд төрөөд хүүхдтэй боллоо. Хүүхдтэй болоод та хүүхдээ айгуу чухалчлна. Хүүхд яг өдрийнхөө дурштай хүүхдүүдтэйгээ цаг гаргадаг, хүүхдтэйгээ нөхөрлөдөг, хүүхдтэйгээ цэвэрдэг, одоо хүүхдтэйгээ хамт байдаг. Хүүхдээ одоо 8 цагийн үед юм уу 8:30 үед 9 цагийн үед нөө өөрөө хүүхдээ өөрөөр нь унтуул сургах хэрэгтэй. Өөрөө ингээ бие таад унтаад ирчихээр ээж нь одоо жишээлбэл за одоо ингээд 8 цагаас хойш ээж аавын цагаа би ингээд аавтай шин цаг өнгөрнөө. Чиний унтах цаг гэд тэгээд өдөр болгон тийм нэг одоо quality time те чанартай цаг ингээд нөхөртэйгээ гаргадаг байх. Тэгэхээр нийгэмд болохоор яаж нэхэр хүүхд харангууд нөхрөө цааш яав гэл. Хүлээж чи цаанаа үйж хүүхд үлээд байна. Хүүхд тэгж гэн, хүүхд ингэж гэн гэл те. Тэгтэл бид нар энэ үеч өөрийнхөө одоо ханыг хүндэлж хайрлах хэрэгтэй. Бид нар өөрсдөө яв гэчээ дараа нь яг нөгөө бид нар өөрсдөө яг өөрсдөө хайр хүсэх хэрэгтэй. Хайр хүсэх гэхээр нөгөө хүн дата чи яв гэдэг. Тэ гэтэл тэрний чинь эхлэлийг бид нар өөрсдөө тавьчихад байгаа байхгүй юу? За. Тэгэхгүйгээр бид нэр өдөр болгон те одоо тийм чанартай нэг 30 минут ч юм уу те ингээд хүүхэд нь эцэг их юм уу ээж нь эцэг их юм уу хин нь эцэг их юм бид нар эцэг их учраас хүүхдээ сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй шүү дээ тий хэдэн цагт тулгой ямар дэглэнтэй байхаа гэдгийг чинь эцэг их нь ээж нь тэрийг шийдэж шүү дээ тэгэхгүйгээр хүүхд ойлгонгууд бид нар хүүхэд очдог хүүхдээ авчраад орондоо унтуулдаг тий гуруулаа дөрүүлээ унтчихдаг унтаадаг тэгээд нөгөө хүүхдүүд нь орон дээр нь хурж ирээл унтчихэдэг нөгөө аав чинь яг нөгөө өөр газар очиж диван дээр унтуулна шүү дээ тий өөр унтаад тэгэхээр энэ жижиг энгийн мөртлөө энэ зүйлч маань явандаа бидний одоо эхнэр нөхрийн харилцаанд муугар нөлөөлдөг юм аа ягаад гэвэл хүндөрүүлдэг тэгээд бүр ингэж холдуулдаг тэгээ сүултээ нөгөө ээж чинь би яагаад холдсныг мэдэхгүй байна. Манай нөхөр надаас айгүй жоохон зайтай болчлаа, хөндөй болчлаа гэж тэгдэг тий. Гэтэл үнэн хэрэг дээрээ ийм жижигхэн зүйлүүд чи явсараад нэг өдөр чинь 7 хоног тий 7 хоног чи 2 7 хоног 3 7 хоног 1 сар бол
болно. Тэгээ 2 сар болно. Ингэсээр байтал хүүхд томрох тусмаа одоо тэдний хэрэгцээ шаардлага улам байлаа их болох тусам хизээч ээжийн ажил дуустдаггүй. Яг үнэ. Тэ? Ээжийн ажил нөхөртэй цаг гаргах нь бүр багасна. Харин тийм. Тэгэл нөгөө нөхөр маань яах вэ? Хоолой хийдэг, унтдаг. За нөгөө хүүхд орилдог, олж хүүхдээ аваараа би ядарч яана гээл тэ. Гэтэл тэрийг чинь бас зохицуулдаг арга байх нэ. Тэгээ бид нар энэ талаар дараа дугаарт болохоор энэ талаар нарийн тайлбарж өгнө. Тэгэхээр яг ийм байдлын үнэн дээр, ийм байдал хийсний үнэн дээр бидний одоо гэр бүлийн хоорондын харилцаа бат бөх. Тэгээ бас хоорондоо ойр дотно. Тэгээ яг тэр нөгөө бие биенээ гэсэн хайр нь одоо шин өдөр болгон одоо шинэлэг өдөр болгон бие биенээ хайрлах хайр нь ингээд улам илүү ингээд одоо зэтгэлжтэй тэрнээс ингээд гарч идэг тэр нарийн одоо гэр бүлийн тэр нандин зүйлүүдийг эхнэр хүн зохицуулдаг. Эхнэр хүн бүгдийг ингээд за яах вэ? За энийг хийх үү? Энд дээр нь за гэж хэлэх үү? Энд дээр нь үгүй гэж хэлэх үү? Нааша татах үед нь улам илүү өөрлөгөө татаад өөрлөгөө улам илүү нөхрөө өөрлөгөө улам татах хэрэгтэй. Өөрлөгөө улам ойртуулах хэрэгтэй. Өөрлөгөө улам тэр хайр нь тэгээ улам илүү таны төлөө гэсэн тийм хайраар дүүрэн байх хэрэгтэй байхгүй? Яг харин тийм. Чамайг сая ярьжсэн чи яг Facebook дээр би нэлээд дээр юм байна. Японы нэг тийм богино видео одоо богино хэмжээний кино гэж хэлж болохоор нэг зүйл үзсэн байхгүй юу? Тэгсэн тэр юу байсан гэсэн ингээд яг Twitter ярьж байгаа зүйлтэй холбоотой. Эхнэр ингээд нөгөө 2 хүүхд рүү амар анхаарлаа тавиад за ингээд нөхөр тэнд аяг угаагаал яачингууд дараа нь ямар сонин угаацсан юм бэ? Ингээд энд юм үлдээсэн байна, тэгсэн байна гэл. Тэнгүүд нөхөр юу гэж боддог гэхээр за тэгвэл дараа аяг угаахаа болохоос би дутуу угаагаад байгаа юм байна гэл. Дахиад нэг хог жилүү нэг гэр цэвэрлэх гэл эхнэр нөөрөө нэг чи тэгээтгэж гэл нэг тэгсэн байгаа юм тэр хооронд. Тэгээд нөхөр нь зүрх хөөрхийн санаачлахаараа нэг шүүр бэрээ хог мог шүүрсэн чинь бас л нэг дутуул дөлмөг юм хийцэн байдаг үлээ дээ. Тэгээд эхнэр дахиад нөгөө appreciate одоо талархахаасаа илүү нөгөө шүүмжлээд байдаг. Нэг хүн юм хийгээд өгөөч гэсэн чинь ингээд дутуу шүүрдсэн байна гэл. Тэр чинь нэлээ юм зөндөө олон юм өрнөд яваад байгаа. Тэгээд төгсгөлд нь нөгөө нөхөр чи эхнэрээ уулна аягүй баярлалмаар байдаг. Харахлаар л эхнэр нэг юм ууртай, уцаартай, бухимдалтай. Ямар ч өөртөө тийм хайр ингээд өгөхгүй. Гэтэл өөрөө бас тийм баймааргүй байдаг. Тэр харилцаагаас сайжруулах гад бодоод байдаг нөхөр нь. Тэгж жаад нөхөр нь машин ингээд авч өгье. Ерөөсөө нэг машин л авч өг том юм авч эхнэрээ баярлуулъя гэд. Тэгээд машин авч өгсөн чинь эхнэр нь гарч харангуудаа ууралдаг байхгүй. Баярлахын оронд нөхөр нь болохоор тэрэгтэй амар баярлах байх гэж бодсон чинь эхнэр нь харангуудаа чи бит хоёр өстой ямар хэцүү байгааг мэдсээр ижиж машин авдаг нь яаж байгаа. Ингээ мөнгө өрөөд гэсэн маягтай ингээ тэгсэн нөхөр нь ингээ бүр ингээ төөрөлдсөн. Би одоо яаж эхнэрийнхээ хайр анхаарлыг татах юм болоо. Миний хийж байгаа аяг угаахаар намайг ингийн гэр цэвэрлэхээр ингийн гэл тэр чинь өшөө зөндөө юмнууд байсан. Би зарим мартчих хоол хийхээр ч үгүй гэл. Тэгээд нэг захиа бичдэг байхгүй. Би ингээд эхнэртэй би чамд маш хайртай харин чамд өөртөө байгаа тэр их хайрыг яаж харуулах учраа нэг л олохгүй байна. Тэгээд сүүлдээ чамаас ингээ бүр айдаг болчлоо гэд. Гэтэ тэр салж малж байгаа юм бол биш л те. Тэгээд эхнэр нэг юм хийж явж байгаад нөгөө захиаг авч уншичаад зөндөө хуйлаад яг тэр юмнууд ингээд өөрт нь бодогдож байгаа байхгүй. Миний буруу маш их байгаа маань эндгээд. Тэгээд эхнэр нь ойлгоод нөхөртөөрөө очиод намайг уучлаарай гэд. Тийм нэг зүйл надад санаанд ороо сая тэрийг яг хуваалцмаар санагдлаа. Энэ тухайд ингээд дурсж байгаад би их баяртай байна. Ягаад гэхээр энэ зүйл одоо баргалж нийгэмд одоо гэр бүлийн харилцаанд 100-ны одоо 90% болж идэг. Яадаг вэ гэхээр ингээд энэ нөхөр нь юм хийхээр сэтгэлд нь таалагдаж өвдөггүй. Тэгээ сэтгэлд нь хүрдэггүй. Нөхөр сүултээ ямар дүнэлтэнд хүрдэг вэ гэхээр би хийгээд энэ хүн таалагдахгүй юм чи юу хийхээ болчихъя гэж сүултээ юм хийхээ болчдөг. Эхнэрүүд нь өөрөө хамаг юмаа хийчээд тэгээ сүулт нь би хамаг юм бүгдийг л зохицуулдаг гэж. Гэтэл тэн дээр бас юу харж байна гэхээр хамгийн гол нь нөхөр чинь юм хийнэ. Гэхдээ хийх үед нь энийг хийсэндээ гэд тэр хийсэн зүйлийг нь хараад талархаад тэр хийсэн зүйлийг хараад ямар мундаг энэ баярлалаа шүү гэж сэтгэлийг хараад урамшуулаад зоригжуулаад тэгээд өшөө илүү юм боломжуудыг гаргаад өгөх юм бол нөхөр чи урамшаад өшөө илүү юм хийн. Тэгэхгүйгээр урдуур нь ороод тэрэнд сэтгэлд нь нийлэхгүй болох өөрөө амар том одоо expectationтэй нэг мундаг ийм юм хийчих гэсэн нэг бодолтой байдаг. Гэтэл тэрэнд нь
хинэн ч хүрч чадахгүй тийм ямар ч хүн тэрийг хүрч чадахгүй тулт нь хийх гэж үзээд байдаг. Тэр тулт нь хийсэн тэр төвшөнд нь хүрч чадахгүй болохоор хүн өөрөө гонсойдог. Тэр гонцоосон зүйлээсээ болоод хинч миний сэтгэлд нийцсэн юм хийж чадсангүй гэд тийм сэтгэлтэй болдог байхгүй. Гэтэл тэр болохоор хүнийг маш хүнд байдалд оруулдаг. Яагаад гэхээр гав гарцаараа л юм хийдэг хүн шиг болгочдөг байхгүй. Эхнэр нөхөр хүн ч гэсэн хүүхдүүд ч гэсэн ямар ч хүн баг багаар ингээд боломжийг өгөөд чи сайн байна ингээд урамшуулад өшөө их боломжийг гаргаад тэр ажлаа баг багаар ингээд хүнд шилжүүл сурах хэрэгтэй бид нэр өөрсдөө. Эмэгтэй хүн өөрөө боломжийг гаргаад өөрөө амраад нөгөө хүнээрээ хийлгээд гэр бүл дотор чинь эхнэр нөхөр хоёр гэж хоёр хүн байгаа учраас уг нь тэр ачаага хоёул адилхан үүрэх хэрэгтэй байхгүй юу? Хамтдаа. Хамтаараа биш. Melody podcast-тэй хамт байдаг сонсогч та бүхэндээ баярлалаа. Бидний санал хүсэл асуултаа чөлөөтэй ирүүлээрэй. Бас бусадтайгаа хуваалцахаа битгий мартаарай. Melody podcast-ийг Facebook, iTunes, Instagram, YouTube, Spotify, SoundCloud-д тус сонсох боломжтой. Melody podcast